Сайн байцгаана. Баянмар Политехник коллежийн оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн багш Данцэнгэл Сэдэнд орж байна. Би 2005 онд Урал Эрдэмтэн дээд сургуулийн хүчний дизайнер мэргэжлээ төгссөн. За боловсон судлалын магистр зэрэгтэй 2007 онд Баянмар Политехник коллежийн аялал хэсүүрийн багшаар ороод одоо араас хичээлдээ оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн багшаар ажиллаж байна. За 2011 онд Төвөн бүсийн уран шагналаа 30 цагрын уралдаанд Төвөн бүстэй гран при шагнал авч ирсэн. Энэ 30 нь маань үндэсний хувцас, гоёлын хувцас гэсэн төрлөөр 2 төрлөөр оролцож гран при авсан. За 2012 онд үнсгэлчин улсын уралдаанд тусгай барийн шагнал, за хаврын оёл 30 цагрын уралдааны тусгай барийн шагналд 2014 онд Баянгар Пэшин аймгийн уралдаанд 30 цагрын уралдаанд тэргүүн барим гран при шагналд, за 2016 онд бас Баянгар аймгийн 30 цагрын уралдааны тэргүүн байрыг эзлээд 2023 онд Говийн бүсийн өмнө говь аймаг зохион байгуулсан Говийн уран шагналаа гэсэн 30 цагрын уралдаанд үндэсний хувцас, гоёлын хувцас, өдөр тутмын хувцасаар орж тэргүүн байр буюу гран при шагнал хүртсэн байгаа. За дээрэс нь бид нэр 2024-25 онд Баруун бүс болон Төвийн бүс, Улаанбаатар аймаг улс бүсийн тэмцээнд шагнал болон багш нар өөрсдөө 30 цагрын уралдааныг зохион байгуулж, дээрэс нь бид нэр тэр уралдаануудад бас зарим өөрсдөө шил бүтээлж оролцдог байна. Ингэж оролцсноор сурагчдын мэдлэг чадвар, хандлага нь өөрчлөгдөж, дээрэс нь багшийн өөрсдийнхөө мэргэжил боловсролоо дээшлүүл энэ уралдаанд амжилттай оролцсон байгаа. За манай бас нэг сургалтын гашуун зохион байгуулж хамтран хүүхдүүдтэйгээ ажилладаг байгаа. За 2017 оноос сургалтын гашуун зохион байгуулж, за мөн дээрээс нь 9 өдний бүрэлдэхүүнтэй сургалтын гашуун зохион байгуулад сургалтын хичээлийн гадуур үйл ажиллагаанд маань хүүхдүүд өөрсдийнхөө хүссэн, за орон нутгад хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж бид нар бас хүүхдүүд маань үйл ажиллагаа явуулдаг байгаа. За үйл ажиллагаа явуулахын тулд бид нар эхлээд ямар ч байсан загвар дизайн, за дээрээс нь энэ орон нутагт ямар эрэлт хэрэгцээ байгаа тэр бүтээгдэхүүнийхээ даваа бид нар үйлдвэрлэдэг байгаа. За нэгдүгээр бид нар Монгол үндэсний цамцыг бол нэлээд олон загвараар бол хийсэн. За хоёрт нь бид нар сүүлийн үеийн залуучууд охтуудын өмсдөг хөрөн болон жакет маркнуудыг бас нэлээд хийж үйлдвэрлэж байгаа. За энийг бас орон нутгийн төдийгүй бас Улаанбаатар хот төлөө бид нар бас зарц борлуулдаг байгаа. За энэ уралдаанаар бид нар сургалтын гашуун 2018 улсын уралдаан болсон байгаа. За 2018 онд бид нар хийсэн орчин үеийн шинэлэг хувцас гэсэн номинацийн төрөлд бид нар шилдэг бүтээгдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлсэн байгаа. За шилдэг үйл ажиллагаатай сургалтын гашууны 4 дугаар байр эзэлсэн байгаа. Ийм амжилтууд бас гаргасан. За 2018 оноос үйл ажиллагаа явуулсан учраас тухайн жилд орсон хүүхд маань 2019-20 онд төгсөө явчихна. Тэгэхээр бид нар дараагийнхаа 1-2 дахь курсын хүүхдэд сургалтын гашуунд эзэлсүүлээд ингээд давтамжтай явсараад бид нар үйл ажиллагаа ингэж хийгээд хичээлийн бус цагаараа бид нар явуулдаг байгаа.